байцгаана уу? Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сүүх хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. За үүнтэй холбоотойгоор эцэг эх асран хамгаалагчдаас сүүх хөтөлбөрт хүүхдээ хамруулах хэсэг талаар судалгаа аваад түүнийг анги үдирсэн багш системд оруулж өгөх боломжтой. За мөн эцэг эхчүүд эхнүүдэл Parents аппликейшнаараа дамжуулаад судалгаанд хамрагдах боломжтой. За анги үдирсэн багш нар ангийнхаа журнал руу нэвтэрч орно. За ингээд дарж ороод тэмдэглэл судалгаа гэсэн хэсэг байгаа. За үүн дээр бид нар ер нь бол өмнө нь хичээлээс гадуурх үйл ажиллагаа тайлан тэмдэглэл судалгаануудаа бөглөдөг. За тэгвэл энд сүүх хөтөлбөрт хамрагдах судалгаа гэж нэмэгдсэн байгаа. За энэ рүү дарахаар эцэгчүүдээс ирсэн судалгааны мэдээлэл бол харагдана. За багш засварлаж болно. За хүүхдүүдийг жишээ нь тимгээ сонгох юм бол за заяа гэдэг хүүхд маань 7 хоногийн 3 өдөр сүүх хөтөлбөрт хамрагданаа. За энэний 2 нь төрөөс, 1 нь эцэгчүүдээс төлбөр нь гарна. За дараагийнх нь үгүй гэсэн сонголтыг сонгох юм бол сүүх хөтөлбөрт огт хамрагдахгүй. За энэ дээр шалтгаанаа сонгож болно. Мөн дээрэс нь тайлбар нэмж болно. За дараа нь төр хариуцах гэсэн сонголт байгаа. Төр хариуцах гэдэг бол төрөөс тааж байгаа 2 өдрийн сүүнд хамрагдана. За бусад 1 өдөр нь болохоор эцэг эх төлбөрийн төлөхгүй буюу 2 өдрөнд хамруулна гэсэн сонголт байна. За ангийн хүүхдүүдийнхаа төр хариуцах тийм үгүй гэж чеклээд асуулаад хадгалчихна. За анги өдөрсөн багш бүх хүүхдийнхаа мэдээллийг засаж болно гэсэн үг. За энэ устгах товч болвол ангийн бүх мэдээллийг одоо сүүх хөтөлбөртэй холбоотой судалгааны мэдээллийг устгана. За тэгэхээр энийг бас нэг ашиглах шаардлагагүйгээр засварлах гэсэн үйлдэлээрээ багш нар сүүх хөтөлбөрийнхөө судалгааны мэдээллүүдээ оруулж өгнө. За ингээ бүгснийхаа дараа сайс руу илгээч. За ингээ илгээчихэд амжилттай болсон. Одоо сүүх хөтөлбөртэй холбоотой эрс бүртгэл хэрэгтэй. Тэгэхээр анги үдирсэн багш нар ангийнхаа журналын ороод өдрийн эрс рүү ороод за ингээ эрсээ бүртгэхэд хадгалаад өгчнө. За хадгалаад эсэс рүү илгээнэ. За өдрийн эрсийг бүртгэсний дараа энд хоолны эрс харагдаж байгаа. Сүүний эрс гээд бүртгэх гээд ногоон төвчдөр байгаа. За энэ дээр дарлаа. Өнөөдөр сүү уусан уугаагүй хүүхдүүдийг анги үдирсэн багш нар чеклж өгнө. За ингээ хадгалж. За ингээд өнөөдөр уусаа 19 хүүхэд, уугаагүй 2 хүүхэд. За мөн нэмж хэлэхэд за энэ сүүх хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүдийн тоо энд харагдаж байгаа. Эцэг их зөвшөөрсөн буюу 7 хоногийн 3 өдөр сууна гэсэн 21 хүүхэд, төр хариуцах 3 хүүхэд, төр хариуцах буюу 2 өдөр нүүн, огт уухгүй 3 хүүхэд. За ингэж анги үдирсэн багш нар мэдээлэлээ бөглөнө. За анхаарал хандуулсанд баярлалаа.